аймгийн Дашинчлан сумын дунд сургуулийн сурагчид шинэ оны өмнөхөн шинэхэн байранд хичээлнэ. Анги танхимдаа сурагчид нь багталцаж ядан суудаг хэцүүхэн байдлыг халж салдрын яам нь зүтгэл гарган хөөцлөний үр дүнд өргөдөглийн барилгын ажил эхлүүлсэн юм байна. 2008 онд шавьгийн тавьсан ажил бараг шувтарч бяцхан сурагчдаа хүлээж авахд бэлэн болжээ. Булган аймгийн Дашинчлан сумын дунд сургуулийн өргөдгөлийн бүтээн байгуулалтын ажил энэ сард дуусах гинэ. 2008 оны 8 сар шавьыг тавьж, эх онд гаднах талбайн ажил дуусгаар график хугацаатай байсан. Харин сургуулийн удирдлага гүйцэтгэгч компани УГ хөдөлмөрийн үр дүнд хугацаанаас өмнө ашиглалтанд орохоор боллоо. Монгол Улсын төрийн цэцгэлтэн төрийн сойрхол зохиож, Сономын удуулын нэрмжтийн сургуульд 1-ээс 11-р ангийн 600 гаруй хүүхэд 2 ээлжээр суралцдаг. Ахлах дунд анги өглөө бага ангийн 240 сурагч өдрийн ээлжээр хичээлдэг байна. Энэ сард өргөдгөл ашиглалтанд орсноор бага ангийн 240 хүүхэд 2 ээлжээр дохлог шин байрандаа хичээлэх боломжтой болж байгаа юм а. За нэг өөр хэлбэл өргөдгөл зөвхөн бага ангийн сурагчид хичээлнэ. Хичээлийн шин байранд 6 настангуудад зориулсан тоглоомын өрөө, орчин үеийн шаардлагад бүрэн нийцсэн спорт зал, мөн давхар бүрт ариун цэврийн өрөө байрлуулсан гэд сурагчдын суралцах таатай орчин зохицоор нь бүрдүүлжээ. За ялангуяа нойлын асуудал юм. Хуучин сургуульд ариун цэврийн өрөө байдаггүй, гадаанд байрлалт модон нойлд бүх ангийн сурагчид ордог байсан байна. Энэ нь бага ангийн сурагчдад маш хүндрэлтэй байдаг байсан бол эрүүл ахуйн болон ариун цэврийн асуудлыг нь шийдэрлэж байгаа юм а. За өргөдгөлд бол анги танхимын хэмжээ бол нийтдээ 8 ангитай дөрөвдөсөнд тусгацнаар. За тэгээд 8 ангид бол нийт 320 хүүхдийн судалтай ийм сургууль болж байгаа. За энд манай сургуулийн бага сургуулийн анги хичээл нь 2 ээлжээр. Дунд анги маань бол хуучин сургуульд ажиллах ийм зорилттой ажиллаж байгаа. Барилгын ажил бол одоо ингээд 90% одоо амдаа багтж орж болох боломжтой ингээд ажиллаж байж байгаа. Сургуулийн өргөдгөл бүтээн байгуулалтын ажилд боловсрол соёл шинжлэх ухааны яамаас 2 тэрбум гаруй төгрөг тусгасан байна. Өргөдгөл гэхэд хуучин сургуулиасаа ч том. Саруулхан гэд хэлчихэд хэсдэхгүй эрдмийн өргөө энхүү Булган аймгийн Дашинчлан суманд сүндэрлэлээ. Ингэснээр сургуулийн ачаалал 2 дахин багаснаа гэж хэлж болно. Энэ сургууль Дангаанц Дашинчлангийнхэн ч биш Баяннуур сумын Ахлах ангийн сурагчид ирж суралцдаг юм а. Учир нь Баяннуурт зөвхөн бүрэн бус дунд сургууль буюу 1-ээс 8 дахь ангийн сургууль байдаг ана. 1976 онд ашиглалтанд орж 97 онд гаш шатснаас дээр таазаас сойснаас өөр ажил хийгдэггүй энэ сургууль аймгийн төвийн байтугай нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулиас дутааргүй шинэ барьт олжээ. Одоогоор бүтээн байгуулалтын ажил биеийн тамирын шалыг зутгах, нойлын өргө бэлтаадах ажил гээд үлдсэн байна. Сумын төвд байхгүй говьмсаг байрлал сүндрэлсэн Булган аймгийн Богд сумын төр нийгмийн нэр зүтгэлтэн лам сурангийн энэ бишин нэрмжит оч цэцэрлэг юм а. Хуучин сүрлэн байшин нь 2002 онд 30 хүүхдийн багтаамжтайгаар ашиглалтанд орж байсан ч 60 гаруй хүүхэд хамрагддаг байжээ. Харин энэ хичээлийн жилээс 100 хүүхдийн багтаамжтай шинэ байранда бяцхан үрсээ хүлээн авчээ. Энэ нь Канадын технологиор баригдсан Монголын анхны цэцэрлэг болж байгаа юм а. Хөдөө орон нутагт тулгардаг дулаан, эрүүл ахуйн шаардлага, бохор цэврийн асуудал Булган аймгийн Могод сумын цэцэрлэг түгэй боллоо. Сумын хэмжээнд цэцэрлэгийн насны 180 орчим хүүхэдтэй шүү дээ. Тэр чинь ерөөсө 30 хүүхдийн хүчин чадалтай энэ барилгад тэгээд нэг ангид 35 6 хүүхд ингээ хичээллүүлж байдаг гэсэн баггүй. Тэгээд одоо энэ жилээс болохоор зэрэг 100 хүүхдийн хүчин чадалтай энэ барилгад одоо манайх чинь 70 гаруй хүүхэдтэй. Ер нь бол энэс цааш одоо дахиад хүүхэд авах боломж байгаа. Тэгээд эрхчлээ одоо төсөвт нэг бүлгийн маань тоо нэмэгдэж суугдаж орж ирэх юм бол багшийнхаа асуудлыг шийдээд ингээ дахиад хүүхдүүд авах бололцоотой болсон. Дэлхийн банкны санхүүжилтээр хичээлийн бүх бэлтгэл ажил хоолны залыг тогтжуулсан байна. Харин бүтээн байгуулалтын ажлын төсвийг холбогдох яамныхан гаргажээ. Канада технологиор хамгийн богино хугацаанд хэн зардлаар бүтээн байгуулалтын ажил хийдэг нь за тодорхойлбол 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ойролцоогоор 550 сая төгрөгөөр бүтдэг бол энэ цэцэрлэг 3 сарын хугацаанд 250 сая төгрөгөөр сөндөрлжээ. Одоо энэ Булган аймгийн Могод суманд барьсан цэцэрлэг бол бас энэ Канада цэцэрлэгийн анхны туршилт юм байна. Энэ үйл одоо ямархуу байдлаар явах нь гэдгийг бид нар бас анзаарч ажиглаж байгаа. Говьд нэг туршилт хийх ёстой. Тэр нь бол одоо энэ хавардаа баригдчих байх гэж ингэж үзэж байгаа. Тэгээ хэрвээ энэ хоёр туршилт говь хангаан туршилт маань гайгүй болчих юм бол ирэх онд энэ технологиор 40 цэцэрлэг барина. Тэгээ 40 цэцэрлэгийн 21 нь бол аймагуд барина. Аймаг болгоны цэцэрлэг. Улаанбаатар хот бол 19 барина гэж үзэж байгаа. Улаанбаатар хотод цэцэрлэгийн одоо хангамж их доогуур байгаа. Одоо аймагуд бол 70-аас 90% хүрчээд байж байхад бол Улаанбаатар хот бол нэг 45-аас
За нэг 50, 60% байж байгаа. Тэгээд энийг бол ер нь дээшлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа учраас ихэнх цэцэрлэгийн Улаанбаатарт барьнаа л гэж үзэж байгаа. Булган аймгийн Монгол сумын хүүхдүүдийн 90% нь энэ сургуулиар дамжин сургуулийн өмнөх боловсрол эзэмширж байна. Цэцэрлэгээс аслагдсан зайд амьдардаг хүүхдүүдэд gratis зайны сургалтыг өнгөрсөн жилээс эхлэн явуулж эхэлжээ. Булган аймгийн Монгол сумаас зөвлөгөө авсан бусад аймаг орон нутгийн сумдын хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол 5 дахьтай эрүүлэх шаардлагад бүр нийцсэн орчинд хамрагдах боломж бололцоог бүрдүүлэх болно гэдгийг холбогдох албаныхан ярьж байна.